Ээлжтэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр Globe International төвд бүтээв. Тэгээд эзэншгээ зөрөгтэй болохоор найзынх нь нөхөр айлын малыг хамгаалж чонтод улдаад амир ирсэн. Өнгөрсөн үйл гэхэд 4 өхөр 2 адуу амир ирсэн гэдэг. Үгүй мэн тоогийн болжээ. Харин тийм. Үгүй нэг тэгдэг талч бас би шүү. Үгүй чи тэгээ тэгж жоохоор манай эдийн хамгаалтанд гаргачихгүй тий. Айлын мал хамгаалж жоохоор манай малыг хамгаална үү. За тоо чи юу яриад инээлдэд байна да? Хамгаалтанд гарна энтергээд. Улс төрийн хэрэг хэлэлцээ дээ. Их ноцтой асуудал гарсан байх шүү аа. За тэр төрийн хэрэгтэй намайг оролцуулах юм уу? Үгүй яман толгонд яманд ордоггүй. Яндгар хатан зарга шүтгүү гэдэг үстэй. Миний хайр төрийн хэрэгтэй олцоод яхан заа юу. Надаас нууцаар юу хэлцтэй та хоёр? Төрийн хэрэг биш өөр юм ярилцсан байна да та хоёр. Үгүй нэрээ эмэгтэй хүмүүсийн үс нь урт ухаан богино гэж эндээ. Энд чи үсний урт бог нь ямар хамаатай юм? Ястай. Тэгээд ч над төрийн хэрэгт эмэгтэйчүүдийг оролцуулахгүй гэдэг бодол чинь буруу шүү. Үгүй яагаад? Үгүй Монголын төрийн хэргийг ирчүүд л шийдэж ирсэн мэт. Айл өрхөд ч гэсэн өрхийн тэргүүн том асуудлаа шийдэж ирсэн. Эхнэр хүмүүс бол яах вэ? Тогоо шанагныхаа асуудлыг шийдэж ирсэн уламжлалтай байдаг үстэй. Тэр ч үнэн баг шүү. Наадах чинь бол ташаа ойлголт. Харин эрт дээр үед мундаг хаадуудын ард нь хаттад нь байсан гэж түүхэнд бичигдсэн байт юм байна лээ. Мэдгүй. Би л эмэгтэй хүнд тархиа мэдүүлээ сууж чадахгүй ах уу. Би ч гэсэн ямар нэг асуудлыг нөхрөөсөө асуулгүйгээр шийдэж чаддгүй шүү дээ. Ер нь тэглэж хүүхнүүд бид чинь нөхрөөсөө зөрөлдөөд сайн юм л авахгүй. Тэ? Үгүй залуусаа. Бид нар ч ардчилсан хүнлэг, энэрэнгүй тодтголтой нийгэмд амьдарч байгаа 21-р зууны иргэд үсттэй. Харин энэ баларсан бодлоо авч хаях хэрэгтэй. Монголын төрд эмэгтэйчүүдийн оролцоо дутагдж байна гэсэн үг. Үгүй ир хүндээ хайртай гэдэг цаг бүр өнгөрсөн юм байна л да. Наадах ч юм бол өөр асуудал. За нөгөө нэг загтансан газар майжны хичээр яг наад асуудлаар чинь судалгаа хийх хэрэгтэй гэдгийг дөнгөж сая та хоёр надад сануулчлаа. Ямар асуудал? Эмэгтэйчүүд яагаад улс төрд оролцох хэрэгтэй вэ гэдэг сэдвэр. Үгүй будаач гэхээр сахлаа бодогч гэчээр улс төрд одоо хүүхнүүдийн дуу дуцсан гэж хэлэх гээд юм уу? Яг тийм. Бид ч ирчүүдтэй цэц булаалтаад хэрэггүй баха. Би л хувьдаа бодохдоо эрэгтэй хүнийг төр толгойлох нь зөв гэж боддөө штэ. Ер нь тэглэж хүүхнүүд бид чинь гэртээ гэрээ ажиллаа хийгээд хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэх л ёстой штэ, тийм ээ? Тэр инаараа эмэгтэй хүн хүртэл ингэж хэлж яхад миний арч ухаантай шүү. Харин ч эмэгтэйчүүдийн оролцоо төр туцснаар хүүхэд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байна. Хүний наймаа гэр бүлийн хүчирхийлэл хөдөлмөрийн мөжлөг дөртөж болж мэдэхгүй зүйл газар авсаар байгаа. Чинийхэр бол хүүхнүүд улс төрд орвол улсын нөхцөл байдал сайжирна гэж бодоод нь уу? Үгүй тийм ч гэж болно. Үгүй та хоёр бодоод үзтээ. Монголын хүн амын 51%-ийг эмэгтэйчүүд эзэлдэг. Гэтэл шийдвэр гаргах, бодлого боловсруулах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоо ямар төвшөнд байгаа вэ дээ? Ямар төвшөнд байгаа гэж? За би та хоёрт харуулъя л та. Та хоёр энийг хар та. Он оны улсын хурлын сонгуул дахь эмэгтэй гишүүдийн тоо 2000 онд 9, 2004 онд 4, 2008 онд 3, 2012 онд 10, 2016 онд 13 эмэгтэй гишүүн сонгогдож байжээ. Үгүй эн чинь хангалттай тоо биш гэж юу? Үгүй дээ найз минь. Энэ тоо нь эмэгтэйчүүдийн үндэсний парламентэд эзлэх дэлхийн дундаж болох 23.9-нд ч хүрэхгүй байна. За би та хоёрт дахиад нэг юм үзүүлье. За энийг үздэй. Монгол улсын гендерийн статистик. Монгол улсын нийт хүн амын 51%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Дээд боловсрал эзэмсэн иргэдийн 59% нь эмэгтэйчүүд. Харин үлдсэн 41%-ийг эрэгтэйчүүд эзэлж байна. Гэтэл удирдах албан тушаалд ажиллаж буй нийт эмэгтэйчүүдийн эзлэх хувь 35.9%-тай байна. Ажилгүйдлийн төвшин эрэгтэй 8.3%, эмэгтэйчүүд 7.1% байна. Харин цалингийн дундаж эрэгтэйчүүдийнх 1,100,000 орчим бол эмэгтэйчүүдийн дундаж цалин 903,000 төгрөг байна. За тэр сонсов. Шудраг биш байгаа биз? Гендрийн эрх тэгш байдал хангалтгүйгээс болоод нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлж байна гэсэн үг. Энэ нь бидэнд төдийгүй ирээдүйн хойж үед маань ч гэсэн сөрөг нөлөөтэй.
эргэлзэх сэтгэл төрж шүү. Хөөе. Гендрийн эрэгтэй шийдэл гэж яг юу хэлээд байгаа юм бол? Гендрийн эрэгтэй байдал гэдэг нь байна шүү дээ. Гендрийн эрэгтгш байдал гэж юу вэ? Гендрийн эрэгтгш байдал гэдэг нь хууль, бодлогоор эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ижил эрх боломжийг баталгаажуулах, мөн гэр бүл, хамт олон, нийгэм доторх нөөц, үйлчилгээнээс тэгш хүртэх боломж бүрдүүлнэ гэсэн үг. Энэ ойлголт нь ардчилсан засаглал, шийдвэр гаргах, батлан хамгаалах гэх мэт амьдралын бүх салбарт эрэгтэй эмэгтэй хүмүүс ижил тэгш оролцох, хүртэх боломжийг хэлнэ. Тэгэхээр манай улсад болж өгөхгүй байгаа бүхэн улс төрд эмэгтэйчүүдийн оролцоод утаснаас болоод байгаа гэсэн үг. Хамааралтай ч гэж хэлж болно. За би та хоёроос нэг юм асууя л да. За. Та хоёр байраа лизингээр авахдаа баяр дангаараа шийдсэн үү? Үгүй. Бид хоёр зөвлөлдөж байгаа шийдсэн. Дахиад нэг юм асууя л да. Сарын орлогоо хэрхэн захиран зарцуулахыг өрхийн тэргүүнээрээ баяр шийддэг үү? Тийм юм гэж байх вэ те? Наас чи шудраг биш шүү дээ. За тэгвэл энэ бүх шийдвэрүүдийг баяр чамтаа зөвлөдөггүй зөвхөн дангаараа гаргаад байвал урнаа чамд ямар авах вэ? Ёстой мохой. Гэхдээ ер нь хамтын амьдралд зөвлөлдөхгүйгээр шийдвэр гаргах гэж яг юу байх вэ? За тэгэхээр найзууд минь энэ Монголд эмэгтэйчүүдийн өмнөөс эрчүүд шийдвэр гаргаад харин эмэгтэйчүүд түүнийг нь дуулууртайгаар биелүүлж байна гэсэн үг шүү дээ. Паах тэр яг тийм биш те. Эмэгтэйчүүдийн талаар яг ямар бодолтой байд юм бол? Улс төр шийдвэр гаргах, бодлого боловсруулах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоо хэр өгөөлөгдөж байгаа бол та эмэгтэй улс төрчийг дэмжих үү? Дэмжин. Монголч нөө эмэгтэй хүнийг жоохон доош нь хийдэг ч юм уу одоо нэг тийм гэрээ ажил хийх ёстой ч юм уу тийм нүдээр харддаг шүү дээ. Ихэнх нь тийм болохоор эмэгтэй хүн дэвшүүл сайн л гэж бодож байна. Заавал хэрэгтэй эмэгтэй гэхгүй тэгэл өөрөө харсаал дэмжих хэрэгтэй. Угаасаа нэг өөр дүмн нүрийг сонгож байгааг юм чи сонгож үзвэл. Эмэгтэй хүмүүс бас нэг хитрхи их орох бас нэг тийм онц биш байхаа гэж боддог. Яг л нэг Монголд халамжийн бодлого арилтандаа өндөртэй. Тэг эмэгтэй хүн их гарах юм бол эмэгтэй хүн чинь нэг цаад байгалийн зөнгөөр хүртээх зорилготой шүү дээ. Хүртээх тийм инстинкттэй байдаг болохоор бас арай л халамжийн бодлого арай явах гэж боддог. Эмэгтэй хүн ч гэсэн тэгээ бас юм хийхгүйгээ хөрвөл хийхгүй байх л та. Бас сайн мэдэхгүй маа. За мэдээж дэмжин л байх та. Эмэгтэй хүн бол одоо тэгээд одоо гэрийн гэдэг талаас улс төрийн оролцоо тэгээд тусмаа олон гишүүн байхыг бас би нэг тийм их зөв гэж боддоггүй. Эмэгтэй хүнийг бол яг ер нь байх л ёстой л доо. Ер нь бол эмэгтэй байна. Тэгээд нэг одоо нэгээс 5 ч юм уу байхаас үед 10 20-ороо суучих юм бол бас яг шийдвэр гаргах хэмжээнд ямар байдаг гэж боддог шүү. Эмэгтэйчүүд нь хүртэл ийм бодолтой ахаар чи эмэгтэйчүүдийнх нь оролцоо яаж нэмэгдэх вэ дээ те? Гэхдээ яагаад энд эмэгтэйчүүд байх ёстойг найз нэг сайн ойлгохгүй байх юм те? За тэгвэл наад асуудлаар чи бас судалгаа хийж үзье л да. Эмэгтэйчүүд яагаад улс төрд оролцох хэрэгтэй вэ? За тэгэхээр бид юуны төлөө сонгуульд орж саналаа өгдөг юм бэ гэж нэг асуулт аян даврган гарч ирнэ. Тэгэхээр мэдээжийн хэрэг бид нар бол өөрсдийнхөө сайн сайхны төлөө одоо сайхан амьдралын төлөө бид нар одоо 4 жилд нэг удаа тохиолддог одоо энэ боломжийг ашиглан бид нар өөрийнхөө элч төлөөлөгчийг сонгож явуулах гэж байгаа. За тэгэхээр энэ бол аливаа улс орны бас одоо доктортой хөгжлийн тухай юм асуудал байгаа. Тэгэхээр энэ доктортой хөгжил гэдэг маань бол өөрөө бүр хүн төвтэй юм хөгжил байдаг. Тэгэхээр хүн төвтэй хөгжил гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр зэрэг хүн бүхэн өөр. За ялангуяа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн амьдралд хандах хандлага, ертөнцийг үзэх үзэл, аливааг одоо ойлгож мэдрэх энэ бүх зүйл нь бол байглаасаа юм одоо ялгаатай байдаг. Тэгэхээр энэ доктортой хөгжлийг бид нар юм найрсан цогцгой одоо тулгуурласан ийм одоо хөгжил юм аа. Ийм нийгмийг бид нар хүсэж байгаа гэх юм бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийг одоо улс төрийн оролцоог нь бид нар бол тэнцвэржүүлэх ёстой болно. За гендерийн асуудал дээр судлаачид бол нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Нэг талаараа одоо сонголтын тухай хувьд 20%, 30% эмэгтэйчүүдийг өрсөлдөх боломжийг олгож байгаа нь сайшилтай юм шиг боловч эргээд яг тухайн одоо өрсөлдөгч намуудаас нэр дэвшиж байгаа эмэгтэй нэр дэвшигчдийг нэгд хориг дээр өрсөлдүүлэх юм уу одоо тогтмол байнга одоо гарах магадлалтай хүмүүстэй ингээд оноогдчихдгоороо эмэгтэй гишүүд бас парламент сонгогдох магадлал нь бол буураа авчдаг.
тухайн улс оронд хүн ам зүй ямар бүтц байна тийм ээ, нийгмийн одоо ямар бүлэг төлөөллүүд байна, тэр бүгд л уг нь одоо хууль тогтоох байгууллагад бодлого боловсруулах, шийдвэр гаргах байгууллагууд тэр төлөөллөөрөө очиж бууж ивэл гарч байгаа бодлого шийдвэр нь илүү одоо амин одоо тийм хүмүүсээ санаанд нийцсэн олонхын одоо өсөл ирмэлзэл байх боломж бүрдэн шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа одоо зөвхөн одоо эмэгтэйчүүдийн асуудал байгаа мó, эрэгтэйчүүдийн асуудал байгаа мó, эсвэл хөдөө хот суурин газрын ялгаатай асуудал байгаа мó, эсвэл үндэсний цөөнхийн асуудал байгаа мó гэдгээс хамаарат нийгэмд одоо ямар нийгмийн бүлгүүд байна, тэр бүлэг болгоны төлөөлөл шийдвэр гаргах түвшинд очиж суудаг болох нь өөрөө чухал гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр энэний нэг хэсэг нь бол яа харахгүй эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийн асуудал, эмэгтэйчүүд улс төрд орох тухайн асуудал бол ингэж холбогдох юм байна. Зарим одоо хүмүүсийн ойлгодгоор эсвэл одоо сөрөг сурчлагын явцад бол нэг хэдэн хүүхэн одоо цуглчаад эрх мэдлийн төлөө шунж байгаа зүйл бол биш ээ. Эмэгтэй хүмүүсийн одоо шийдвэр гаргах төвшөнд оролцоо нь аль болохоор тэнцвэртэй. За нийгэмд дуу хоолой нь аль болохоор юм тэнцвэртэй байгаа нөхцөлд бол бид нар энэ доктортой хөгжлийнхөө одоо гол цөмийг бол бид нар бүрдүүлж яана гэж ингэж үзэх хэрэгтэй юм. Олон улс орнуудын одоо ялангуяа дэлхийн одоо улс төрд байгаа эмэгтэйчүүдийн тэр статистикийг харж байхад ямар одоо сайхан сургамжууд харагдж байна гэхээр харьцангуй одоо эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшөнд гараад ирэхээр олон болоод ирэхээр нийгмийн асуудал, эдийн засгийн асуудал, боловсрол, соёлын асуудал, за эрүүл мэндийн асуудал, мөн одоо хүүхэдтэй ээжүүдийн асуудал, өртөлгөөс эмэгтэйчүүдийн асуудал гэж нийгэмд маш олон одоо шийдлэг хүлээгээд байгаа асуудлыг бас уг үндсээр нь шийдвэрлсэн тийм сайхан туршлагууд бас байна. Мөн одоо эмэгтэйчүүд улс төрд олноор байгаа газар нийгмийн шударга ёс гэдэг зүйл бол одоо хамгийн яг амжилт олдсон байна гэдгийг бас бидэрт маш олон түүх, сургамж, улс орны одоо соёлууд бол харуулж байна. Финляндд жишээ нь эмэгтэй ерөнхий сайд, залуу эмэгтэй ерөнхий сайд гарч ирж байна. За хэдийгээр эвслийн засгийн газар байгуулагдж байгаа боловч тэнд одоо сөрөг хүчний намуудаас дандаа эмэгтэй одоо намын одоо төлөөллүүд бас хамтарч ажиллаж байгаа. За тэр нь өөрөө эргээд тухайн улсад одоо тулгамдж байгаа асуудлуудыг шийдэхэд маш үр дүнтэй байна гэсэн одоо мессежийг бол бид нар харж байна. За өшөө одоо эмэгтэй ерөнхийлөгч болж байгаа тохиолдлууд ч байна. Тэгэхээр эмэгтэйчүүдэд одоо улс төрийн эрх олгох нь тийм муу зүйл ерөөсөө биш. Эмэгтэйчүүдийг одоо санхүүгийн бэрхшээлээсээ болоод тийм ээ, эсвэл одоо юу гэдэг эрхэлж байгаа ажил хөдөлмөрөөсөө болоод олж байгаа одоо цалин хүс орлогоосоо болоод бас энэ сонгуульд оролцож чадахгүй байгаа энэ зүйл дээр одоо бид нар харьцангуй цэг тавих тийм эхлэл болсон олон сонгуулиудыг бас хийгээсэй гэж хүсдэг. Харамсалтай нь бол манайх сүүлийн үед бол яг баг тоогоор энэ одоо их хурлын эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэж байгаа боловч бас одоо яг шаардлагын түвшинд хүрэхгүй байна л да. Яг нь сонгуулийн хуулийг хилцэж байгаа үедээ бол одоо эмэгтэйчүүдийн 30% квотч гэдэг юм уу тийм ээ, ийм янз бүрийн одоо ийм сайхан саналууд бол гарч ирдэг. За гэтэл яг хэрэг дээрээ тулаад энийг хэрэгжүүлэх болохоор зэрэг ихэнх нь дийлэнх нь ирчүүд байгаа. Энэ одоо манай улс төрийн нөхцөл байдлаас үүдээд энэ одоо нөгөө квот нь алга болдог ч юм уу, эсвэл улс төрийн намууд энэ дотроо өөрсдийнхөө одоо тэрийг тэнцвэржүүлэх юм хүсэл зориг байдгүйгээс болоод манай одоо шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн тоо бол цөөн байгаа. За тэгэхээр эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшөнд оролцох хэрэгтэй байна. Үгүй би бас өөрөө эмэгтэй юм байж энэ талаар ерөөсөө мэдж байгаагүй юм биш үү? Гендрийн эрхтэй шийдэл, оролцоо, төлөөлөл ямар чухал гэдгийг одоо л ойлгож байна. Би ч гэсэн сая ойлгох байгаа маа, сая л ойлголоо шүү дээ. Ер нь би энэ асуудал дээр чамд бууж өглөө. За. Хоёр сонгуульд эмэгтэй хүн нэр дэвшүүл дэмжих үү? Яагаад болохгүй гэж төлөөлж чадах эмэгтэй хүн байвал би л дэмжинэ. Эсхийн их газар нохоо юу гэдэг лээ. Тэр ч дэмий баха. За тэгж ярьж болохгүй шүү залуу минь аа. Хүн амын 51% эзэлж байгаа эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах тодруулбал улс төрд оролцоо дуцснаас болж хөгжлийн гажууд үүсэж байгаа юм шүү дээ. За яах вэ? Чиний энэ бодол төгжрөнд өөрчлөлтөд буух баха.
Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр Globe International төвд бүтээв.